За Монголд ирсээс хойш одоогийн залуучууд өсвөр насныхны талаар бол би нэлээ ам сайтай байсан. Одоогийн залуучууд ч ёстой гоё хүмүүжилтэй, ёстой соёлтой болж ийн гээл те. Тэгээд саяхан миний тэрхүү дүнлтийг бол эргэлзээнд хүргэсэн нэгэн үйл явдал болсон. Тэр нь юу вэ гэхээр өсвөр насныхны хоорондоо одоо хэрхэн нэгнээ дээрлэгдэг, хэрхэн одоо нэгнээ дарамтлагдаг талаар бол маш хар бараан дарк мэдээллүүд сошиал дээр явж ирсэн. За тэгээ телевизээр хүртэл мэдээллүүд бол явж таад бол дийлэх нь харсан бах уу. Олон нийтийн сүлжээнд өнгөрсөн шөнө үеийнгийн дээрлэхэлттэй холбоотой 2 бичлэг нийтлэгдсэн. Тодорхойлбол нэгэн охиныг шатан дээр үеийнхэн нь зодсон бол нөгөө нь сурагч хүүгийн гуйыг бахиар авсан юм. За задарсан ерөнхийдөө энэ бүх одоо хил амын эхлүүлсэн 2 бичлэгийг сая харж байна. Нэг нь бол нэг шатан дээр аягүй олон өсвөр насны гэмээр хүүхдүүд нэг охиныг зодож байгаа. Нөөд нь болохоор ингээд бахиар нэг эрэгтэй хүүхдийн гуйыг нь ингээд чимгэж байгаа, бадж байгаа гэх юм уу те. За тухайн хэргийг үйлцэн өсвөр насныхан бол өөр сургууль байсан. Номд наран 130, 21, 157 дугаар сургуулийн сурагчид гэсэн мэдээллүүд яваад байгаа. Өөр сургуулийн сурагчид гэсэн үг. Тэгээд тэрхүү 16-аас 17 насны өөр сургуулийн хүүхдүүд дотроо нэг юм групптэй тэрхүү группээр бол хоорондоо харьцдаг байсан байгаа. Тэгээд одоо энэ бүх мэдээлэл, энэ бүх бичлэг одоо юу гэдэг чатууд бол нэлээд задарсан. Тэгээд тэр групп дотор байсан хүмүүсийн нэг нь бол задлсан. Тэгээ гарууд яадаг вэ гэхээр Шангрилагийн 4 давхарт нэг юм нэг хоолны талбай байдаг штэ. Тэнд ингээ бөөнөрөө цугуулж ингээ суудаг. Тэгээд хүүхдүүд одоо тэр замд ч юм уу те. Тэгээ ингээ парк Шангрила хооронд явж байгаа таньдаг хүүхдүүд ч юм уу таарлах юм бол тэр Шангрилагийн орон сууцны орцон дотор орж бол ингээ нэгнээ зодож тэрхүү хүүхдүүдийг бол зодож дээрлдэг гэсэн байгаа. Шалтгаан нь юу вэ гэхээр мэдээж энгийн тэрхүү орцон дотор ямар нэгэн хүн хамгаадагч үү те камер байхгүй учраас тэнд бол ингээд яг хэргийг үйлдэхэд яг тохиромжтой орчин болж өгдөг. Түрүүнд ах үгүй тэр хүүхдүүд ингэдэг Шангрилагийн орцонд ордیں۔ Тэр орцонд ямар ч камер өөдгүй, ямар ч хамгаалагч байдгүй. Тийшээ орж хүүхдүүд яадаг. Би бодоол. Өмнө олон удаа тийм Өмнө зөндөө тийм зохиолч зөндөө бичлэг харж байсан. UB драма гэдэг тийм бичлэг байдаг. Тийм аккаунт байсан. Тэр бас сүүлд хаагдсан. Бичлэг хийж гинэ гэдэг чинь ер нь бол хинч биш болгож байна л гэсэн үг. Хинч биш болгож байна. Дараа нь тэр бичлэгээ нийтэлж гинэ гэдэг чинь энэ хинч биш шүү гэдэг л тийм одоо юу гэж байгаа факт одоо тийм одоо юу гэж байгаа хгүй санаа өгж байгаа. Тэгээд өөр бичлэг бас сошиал дээр явж ирсэн. Энэ болохоор ингээд нэгнээ шалж агаад нэг юмар гуйдаад зодож байгаа юм бичлэг байсан. Харж байгаа. За тэгээд сошиал дээр мэдээж ийм сериусны бичлэгүүд яваад болохоор хүмүүс бол зүгээр суухгүй, эцгийгчүүд бол бүгд санаа зовно. Энэ одоо юу болж байна? Хүүхд одоо аллаа штэ те. Энэ одоо арга хэмжээ аваач гэж цагдааныханд бол нэлээд буужинсан. Тэгээд цагдааныхан ч бол харьцангуй хурдан арга хэмжээ авсан. Тэгээд iVoice дээр гарсан мэдээллээр будзаа ингээд цагдаа хэлснээр бол хүүхдэд хүндэвтэр гэмтэл учруулсан шүүхээр тогтоогдвол 3 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ. Хэрэг толбодуулан 14-өөс 17 насны 8 хүүхдийг бол шалгаж ийн гэсэн байгаа. Дэн дээр бол 2 шалтгаанаар хүмүүс бол дургуйслаа илэрхийлсэн. Эхнийх нь юу вэ гэхээр яагаад хүндэвтэр гэмтэл учруулсныг заавал тогтоох гээд байгаа юм бэ? Бичлэгэн дээр чи бүр ингээд цусмус гараад энэ охины сэтгэл зүйн хохирол гэдэг зүйлийг ингээд Монголд яагаад ярьдгүй юм бэ? Яагаад заавал ингээд ясна хуурж ийж одоо юу гэдэг те цус мах нь ингээд ингэж ийж тэрийг за энэ хүн гэмтсэн байна гэж тооцоод байгаа юм бэ те. Тэгээ хоёр дахь хүмүүсийн дургуйгаа зүйл нь юу вэ гэхээр ягаад 8 хүүхдийг шалгах болчихвоо те. Бичлэн дээр чим амар олуулаа ингээд дуулж бүжиглээл баг те хүүхдүүд ах чинь ягаад 8 хүүхд болчихвоо. Охиныг зодож байхад хажууд нь болиулаагүй хараа дагалдан баясаад бүжиглж байгаа бол тэр бол бас л гэмт хэргийг хөөргөө тэр хэргийг үйлдэхэд илүү амархан болгож чинь тийм үү. Тэгээ яагаад ингээд 8 хүүхд байна гэсэн юм зүйл төр хүмүүс бол сэтгэл дундуур байсан. Захиур цэгмээр гарсан мэдээлэл байна. Шангрила молд хүүхдүүд бүлгэлэн захилгаан бороохоо бах ашиглан удаа дараа дээрлэл хүчрхийлэл үлджээ гэсэн мэдээлэл байна. Тэгээд саяын бидний харсан үйлдэл бол ганц удаагийн анхны үйлдэл байгаагүй нь ойлгомжтой болсон. Олон удаагийн үйлдэлүүд, олон удаагийн баримтууд гарч эхэлсэн. Бусад үе дээр болохоор хүүхдүүдийнх нь тоон өөрчлөгдөө, заримынх нь солигдоод ингээд ер нь цаашаа нэлээд сунжирж байгаа. Манайха та бүхэнд дуулах нэг маш сонирхолтой мэдээлэл байна. Юу вэ гэхээр кенгуру самарнаас явуулж байгаа скинтэй кенгуру хөтөлбөрийн хаалтын ажиллагаа тун удахгүй болох гэж байна. Энэхүү үйл ажиллагаан дээр супер шагнал болох butterfly gamma doppler болон бусад скинүүдийг олон нүдэн дээр тодруулах юм байна шүү. Суглаанд оролцохын тулд та Carrefour-ын салбаруудаас 10 ширхэг кенгуру самар аваад авсан баримтаа 3 сарын 14-нд хаалтын үйл ажиллагаан дээр Сила төв дээр
12 цагаас очоод суулгааг авчих юм байна. Тэр 10 шиг самар аваад нэг суулгаа болгоно гэсэн үг. 10 шиг самар ойролцоогоор 21,000 төгрөг. Супер шагналд нь болохоор 2,000 гаруй доллар юм. 20,000-аар самар аваад Ёндон тараад 8 саяын скин болгоод бас болж байна. Энэхүү үйл ажиллагаа нь 3 сарын 14-нд буюу одоо өнөө маргаашгүй тун утгагүй болох гэж байгаа юм байна. Carrefour буюу Sila центр дээр 12 цагаас болох юм байна шүү. Тэгэхээр guest гарч Carrefour ороод 10 шиг самраа аваад хагасаа өдөр Carrefour дээр очиж Sila дээр очиж суглаагаа аваарай. Би бол манай үзэгчнараас яг та нар дундаас л хожоосоо гэж хүсэж байна. За тэгээд та бүхэн урамшуултаа идэвхтэй оролцоорой. Ингээд бичлэгэндээ орцгоё. Энэ дээр олуула бүлэглээд одоо зохион байгуулалтаагаар зэвсэг ашигласан гэсэн утгаараа нэлээд сериосны хэрэг болж байгаа юм. За тэгээ нэр холбогдсон сургуулиуд дээр очиод ингээ хүмүүс тодруулаад асуухад бол захирал нийгмийн ажилтнууд нь бол нэлээд бас ингээд юу хэр халдаахгүй бичлэгүүд сошиалруу нэлээд байсан. Манай сургуулийн хүүхд мэдгүй манай сургуулиас барыг ганцхан хүүхдэл тэрэнд байсан гэдэг ч юм уу те нэг жишээ нь 130 дугаар сургуулийн нийгмийн ажилтан ганц зориг манай сургуулийн нэг сурагч холбогдсон гэсэн мэдээлэл цагдаагаас авсан. Гэтэ яг ямар сурагч гэдгийг мэдэхгүй байх гэж тайлбар өгсөн. 22 сургуулийн захирал зодоонд манай сургуулийн сурагч оролцоогүй харин бичлэг хийсэн сурагч манай сургуулийнх байж магадгүй гэх мэтчлэн ер нь юм нэг сургуулийн нэр хүндээ хамгаалах юу гэдэг те тиймэрхүү юмнууд нэлээ явсан. Тэр нь бол надад бол айгу муухай санагдсан. Яагаад зүгээр ингээ хийсэн хэргийнхаа ингээд нотлох баримтууд нь багч зүгээр хэрэгээ хүлээгээд яг нэг хүн шиг хариуцлагатай байж болдгүй юм бэ те. Яагаад ингээ юмнаас цухтаагаад байгаа юм бэ те. Тэгээд хүмүүс ерөөдөө яг тэрхүү бичлэг болсон үйл явдлын шалтгааныг нь бол тодруулахад бол тэр охиныг зодсон хүмүүсийн нэгнийх нь найз залуутай тэр охин битсэн юм уу уулцсан юм уу ер нь юм нэг 16 та хүүхдүүдийн хоорондын нэг хардл сэрдэл тиймэрхүү шалтгаантай. Тэгээд тэрний одоо нэг сториг нь постлсон оруулсан шалтгаан юу гэхээр хандлт авахын тулд олон хүнд хүрэхийн тулд бол тийм шалтгаантай юм бэлээ. Хүн алсан хүүхдүүдийг өршөөгөөд байхаар ингэж даам гарч байгаа юм. Одоо энэ хэрийг яаж шийдэхийг харж л бай. Энэ нөгөө чимдааны хэрэг ярьж байгаа. Чимдааны хэрэг бол бас шудраг бус шийдэгдсэн гэж хүмүүс нэлээ одоо хүртэл бухимдалтай байгаа. Уг нь бол ингээд шудраг нийгэм бол хүн ямар нэгэн буруу юм хийвэл тэрийг нь буруу гэдгийг ойлгуул шийтгэх ёстой. Монголд яадаг вэ гэхлээр улам баг олон дагагчтай болол. Тэгээ нийгэм нь өөр юм байхлаар нөө өсвөр насныхан доод үеийнх нь яавал ч тийм хитэн дүүрэг байх баг ээж аав цагдаа дээр ажиллах. Тэр нөгөө сторинууд нь тэр нөгөө группээс юмнууд дэлгэж яхад бас тим чадвар байсан. Манай аав тийм газар ажилладаг, ээж тийм газар ажилладаг, цагдаа дээр ажилладаг. Бараг тэ чи хэрэг явуулаа гэж тэр чинь баг манай аав дээр гэдэг ч юм уу те. Ер нь тиймэрхүү нэг айгу муухай нийгэм бүрдэж байгаа юм шиг санагдаж байна. Яг нэг тийм нэг өнгө мөнгөн дээр суурилсан те. Зүгээр л нэг баян аавтай эсвэл нэг эрх мэдэлтэй аавтай ээжтэй бол тэгэл тэр хүүхд юу ч хийсэн зүгээр гэдэг ч юм уу те. Энтэй холбоотойгоор хувийн сургуулиудаар бас ингээд ээж аавынхаа хөрөнгө мөнгөөр нэлээд юу гэдэг те ямар хувцас байрсан, ямар хувцас өмсөн, ямар брендийн хувцас өмсөн, ямар машин одоо ээж аав нь ундаг гэх мэтчлэн тэрүүгээр нэлээд ингэж хоорондоо өрсөлдөж одоо жоохон одоо хөрөнгө муутайгаа дээрлэхэж одоо ингэж гад үздэг тиймэрхүү тохиолдлууд бол бас нэлээд байдаг гэж байгаа. Тэгээ тэрийг сонсоод бол айгүй муухай санагс. Тэр хүмүүс зүгээр хүүхдүүд ч те. Хүүхдүүд бүгдээрээ тэгш эрэхтэй байх ёстой тийм үү. Тэгээс л хинийх нь аав ямар, ээж нь ямар гэдэг. Тэр бол хинт ч падлий байхгүй байхгүй. За тэгээд энэхүү үйл явдлуудтай холбоотой саналууд гарч ирсэн. Тэрнийх нэг нь юу вэ гэхээр хүүхэд дээрлэхэж дарамтлсан үйлдэл нь нотлогдвол их сургуульд орох эрхийг нь түтгэлзүүж эцэг эхтэй хариуцлага тооцох ийм санал яригдсан. Дээрлэгч хүүхдүүд их сургуульд одоо ороход хэцүү болчих юм бол тэр хүмүүс ядаж эцэг их нь илүү анхаарах байхгүй тий. Тэр хүүхдүүд өөрсдөө ч гэсэн мэдээж ингээд ирээдүйн карьер бодоод ирээдүйн амьдралаа бодоод тийм дээрлэх нь бол эрс багасна гэж бодож байна. За тэгээ үүнээс гадна хүүхдээр нь байлгая. Бүгд одоо дүүрэнд хугацааг өмсөөд үсийг нь одоо ингээд боогоо, тумсыг нь одоо ингээд ургуулахгүй, нүрийг нь будуулахгүй ингээд байх юм бол илүү ийм их цэцтэй юм байх юм байна. Тэгэхгүй ингээд зүгээр бүгд өөрөөр хамаагүй болчих юм бол жинхэнэ нөгөө одоо брендээрээ мөнгөөрөө одоо юугаараа өрсөлдөх ийм нэг нэ одоо ад үзэх дээрлэхэлт явагдах ийм юутай нэгээд яалч холбогдоод байна гэсэн санаа бол нэлээд гарч ирсэн. Сургуулийн дүрмд хувцс чинь бол ер нь л тийм өрхтэй шүү дээ. Танаа аав чинь ерөнхийлөгч байх нь хамаагүй. Чи зүгээр бусдаагаа ажиллахан хүүхэд бусдаагаа ажиллахан чи сурах ёстой, бусдаагаа ажиллахан чи дүрм захирдах ёстой. Тэр одоо сэтгүүг гол нь суулгаж байгаа байхгүй юу? За тэгээ үүнээс гадна нэлээд том өөрчлөлтийг явуулахаар санал гараад байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр 16 нас хүрээгүй үед сошиал хаяг нээхийг бол хориглох заалт яригдчихсэн. За 1200 гаруй хүүхдийн дундаа хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүд өдөрт дунджаар 4 цагийг сошиал орчиндөө зориулдаг. Мөн сошиалд нэгийгэ дээрлэгсэн, доромжилсон байдал хамгийн их. За үүнээс болж амиа хорлохыг оролцсон тохиолдолч хэд гарчээ. Аккаунт яг нээх үеийн тохиргоо бол энэ яг юуны асуудал байгаа?
техникийн асуудал, хуулийн хүрээнд бол бид ингэж оруулсан байгаа боломжтой гэж байгаа. Бүртгэлтэй тулгах, тэгээд одоо утгастай тулгах, за тэгээд яг жинхэнэ хүн байна уугүй юу гэд хүүхдийн тухайд. За энэ бол тэгээд ер нь бол яг Монголд анхны удаа биш. Тэгээд энэ аргыг бол саяхан австралчууд хэрэгжүүлж эхэлсэн. 16 наснаас доош хүүхдүүд бол сошиал хэрэглэх бол ирэхгүй болсон. Тэгээд иймэрхүү дүрм журмыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй болгоод байгаа нэг зүйл басны сошиалор дийдэд байгаа TikTok-той холбоотой. TikTok руу ороод search хэсгээр Монгол үгсгнүүд оруулахаар хүүхдэд бол бүр одоо юу мэр чимтэй одоо би арайч бас ийм гэж бодоогүй ямар үгнүүд гарч ирж байгааг та хэд хардаа. За яг одоо та хүүхдийн гар утсыг аваад TikTok-ыг дахин ашиглахгүй болго. Логоут устдаг. Хараа. Д үсэг дарахаар ийм үгтэй. Хараа. О үсэг ийм. Гар утсыг аваад эсвэл өөрийнхөө гар утсаар бүр ингээ бүх үсгэн дээр дандаа юм гаж юмнууд байгаа байхгүй юу? Харж байна уу? Тэгээ энэ бол нэлээд сериусны зүйл ингээ хүмүүс бүр ямар жоохноос нь хүүхдүүдэд ингээ TikTok ашиглуулдаг байлаа. Тэгээд энэ TikTok-ийн байж байгаа search-ын таад харал та. Энэ бол маш сериусных. Тэгээ энэ бүр цаагаараа үнстэнг одоо мохох бодлоготой ч холбоотой байж магадгүй гэж би бодоод байгаа байхгүй. Энэ бол боломжтой байхгүй. Хятадуудын өөрсдийнх нь ашигладаг TikTok-ийн search-ийг та хараарай. Хэдэж юм байхгүй. Тэгэхээр энэ юу вэ гэхээр одоо ингээд багаас нь жоо хүүхдүүдийг багаас нь тарих одоо тэр мэдрэлийн системээс нь бүр ингээд улам гаж болгох, улам гинт хэрэгт ингээд юу яах энэ бол нэлээд сериусны зүйл. Энэ бол алгоритмаас нь ч юм уу энэ хүнээс болоогүй зөв дурын кирилл үсгээд бичгээр л ийм гарч ирнэ. Тэгээ ялангуяа TikTok шиг ийм богинохон 5 секунд, 10 секундын ийм богинохон яг ийм өдөөсөн допамин хит их ялруулсан контентууд хүүхдийг ингээд удаан анхаарал төвлөрөхөд хэцүү болгодог. Одоо чинь та ингээд 5 секундын ингээд нэг шуугсан бичлэгийг хараад сурчих юм бол дараа ингээд 1 минут багшийнхаа үгийг анзаарахгүй. 1 минут ном уншиж болохгүй. 1 минут ингээд нэг таймаар сууж чадахгүй. Анхаарал төвлөрөлтгүй болох байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь бол маш сериусны зүйл. За тэгээ энэ дээр сэтгэл судлаач Аминагийн хүний бас оруулсан пост надад нэлээ бас туссан. Нэг юм хэлье. Энэ баярын хооронд амьдарч байгаа утгагүй байдлаа одоо ингэ болцгоё. Яс юм дээр санхүүгийн дарамтаа синх гэр бүл салж үр хүүхдэд анхаарал тавих байдал нь багасж байна. Гэр бүлэрээ цагийг өнгөрөөх, үр хүүхдэд цаг зарцуулах ямар ч боломжгүй хүнд дарамттай ажлаас одоо гарч сурцгаая. Энэ их мөнгө, эд хөрөнгө, амбиц, карьер бусдын дор орчихгүй гэж хөөцөлдөж гадаад руу явахдаа мутас машин авахдаа авдаг зээлээ багасгах хэрэгтэй. Монголд үндэ хинч баян биш, баян харагдах хичээдэг хүмүүс л байгаа. Идэж барахгүй тэр их мөнгөөр одоо яах гээд байгаа юм бэ? Монгол анхааруугаа илүү төвлөж хизээж барахгүй энэ хэрэглэнээс чөлөөлөгдөө. Гэр бүлэрээ хамт цагийг өнгөрөөдөг ивент үйл ажиллагаануудыг олон болмоор байна. Ер нь бол анзаарчихсан Монголд яг ингээд гэр бүлэрээ ингээд зугаалаад ингээд тим газрууд жоохон ховор юм бэлээ. Одоо гадаад чи ингээд тим усан бар гэл амар том заалтай тий. Тэгэл тим тоглоомны газар гэл гэр бүлээр тоглодог амар том 2 3 давхар. Та хэд мэдэн штэ. Гэр бүл төвтэй амьдрах боломжийг бид өөрсдөө бүрдүүлж чадахгүй байна. Ховж зугаац ингээд хар бараа мэдээ синса зөөрзөөл гаднаалаа харагдах гэсэн эйгөө багш нар нь хойч үе. Дээрлэхэгч өсвөр насны хүүхдүүд гэж байгаа боловч эн чи яг ингээд энэ хүүхдүүд өсвөр наснда гинт дээрлэгч болж байгаа юм шиг байхгүй юу? Энд чи бүр яг энэ пост шиг ингэж энэ зүйл хаанаас эхэлж ийн вэ? Ингэж хүүхдтэй цаг гарахгүй байгаа эцгийнх нь яагаад цаг гарахгүй байна? Үнэхээр баяраас баярын хооронд өрөөс өрний хооронд юм дарамттай амьдраад хүүхдтэй ингэж цаг гарахгүй байна. Тэр нь яг юутай холбоотой вэ? Ямар сэтгэл зүй байна вэ? Тэ? Яг ингэж юу байна гэдгийг ингэж ухаж үзвэл илүү үр дүнтэй гэж би бодод байгаа байхгүй юу. Тэгээс бол за өнөөдөр энэ 10-аад өсвөр насны хүүхдийг за ингээд шоронд хийгээд хатаагаад юу гэдэг ингээд мэдгүй. Ингээд бүүлээдээд бүр ингээд байхгүй болоо гэж бодъё. Цаана бидний мэдгүй маш их зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энэний яг нэг үндэс суурь нь хаана вэ гэдгийг бид нар яг илүү ухаалгаар, илүү алсыг харсан байдлаар яг ингэж харвал илүү тохиромжтой харагдаад байгаа байхгүй. Өөр нэг зүйл болсон. Тэгэд энийг анх ил болгосон залууг хүмүүс бол нэлээд дарамтлж гин гэсэн мэдээллүүд сошиалор явж эхэлсэн. Мань хүн өөрөө гадаад байт юм шиг байна. Тэгээ гадаад байгаа мөртлөө Монголд байгаа гэр бүлүүдээр нээж дарамтлах, өөрийн дарамтлж гин гэсэн мэдээллүүд нилээх яваад байна. Монголчуудаа цаан чи хизээж төвшиж болохгүй зүйл болоод байна. Юу вэ гэхээр саяны энэ хүүхдүүдийн хүчирхийллийн хэрэгүүдийн бүх бичлэг болон бүх баримтыг ил гаргасан шүгэл үлээсэн хүүхдтэр амар том асуудал үүссэн. Гэр бүл болон өөр төр амар дарамтууд орж ирээд Монголын цагдаагийн байгууллагаас хүртэл дарамтууд орж ирээд бичлэгүүдээ устгах одоо зүйл болцсон явж байгаа маань. Тэгээд Монгол дахь гэр бүлүүд дээр нь өөрийнх нь одоо дүү болон аав ээж бүр гэр бүлийнх нь хүмүүс төр нь асуудал үүссэн явж байгаа гэх мэтчлэн ингээд шүгэл үлээсэн хүмүүсийг бүгднийг ингээд зүр дарамтлаад энэ бүх хэрэгүүдийг хаадаг ийм зүйлийг бүгдээрээ ингээд хараа зүгээр сууж болох юм уу?
Тэр хуульч ээжийг хуульч байх эрхийг нь хүчингүй болгох ёстой гэсэн байна. Талбай дээр бичлэн ч гэсэн чадахгүй юм бол цахимаар ч гисья. 7 хоногийн ээлж сенсацл болно дөө. Дараа нь тэр зодсон охин зүгээр л явж байна. Бүгд мартагдана, бүгд тэгдэг гэсэн комментууд байна. Манд хүн өөрөө бүр лайв хийсэн юм байна. Намайг бүр ингэж бүтгэн нэг өдөр ингэж өчтөрөөс хойш яг баг ингээ 24 цаг өнгөрч чинь. 24 цагийн турш намайг ингэж янз янзын байдлаар ингэж дарамтлаж байгаа байхгүй юу? Тэгээд шинэ акаар бичин тэгээд мэдээж намайг над руу бичээд угаасаа юу ч олохгүй гэдэг тэр хүмүүс амар мэдсэн байгаа байхгүй юу? Намайг одоо юу гэж хэлсэн цогцлохгүй устгахгүй гэдгийг мэдсэн байгаа байхгүй юу? Тэнгүүтээ манай найз руу бичиж байгаа. Хамгийн сайн найз руу бичиж байгаа зү. Тэг манай хамгийн сайн найз руу бичээд манай хамгийн сайн найз болохоор өөдөөс нь мэдээч мөчөөгөө өгөхгүй хэрэлтэн чи хин юм ингээ хэрэлтэн. Тэнгүүт ингээ алга болчихж байгаа. Тэр бүр аргаа барангуудаа манай дүүр ороод манай гэр бүл рүү орж байгаа байхгүй. Үгэл үлээгээд дими Монголд амьдарч ивэл битгий шүүгүүлээ. Монголд амьдарч ивэл битгий. Юу битгий зүгээр мэдрэг модоо царайлаа зүгээр амьдар урдхаа хараад амьдар. Хизээж угаасаа зүүн үнээс читахгүй угаасаа түлсараа их ингэж дафлууд амьдар харлаа гэж. За нэг юм зүйл болсон. Тэгээд ер нь бол Монголд байгаа гэр бүл найс нөхд рүү нэлээд дарамт чахалт ирсэн гэж бол ярьсан байна. Цагдаа ерхий газрын энийг анхааралтай авах хэрэгтэй. Хохирсон хүчирхийлэлд өртсөн тэр олонний өмнөөс үг хэлсэндээ энэ хүүг хохирч болохгүй. Санал нэг байна. Хүчирхийлэгч үйлдэлэгчид бүлэглэж байна. 20 хүний гэр бүлийнхэн болох хэрэгтэй. Тагнуул амьттай хэмж газар хүний эрх комисс прокурор энэ хүүг хамгаалтанд аваач гэж энэ хүмүүс бол нэлээд бас хамгаалах хүслийг илэрхийлсэн байна. За тэгээд тийм байна. Тэгээд ерөнхийдөө энэ асуудал ингэж нийгэм нэлээд сериосны сөгж байгаад бол баяртай байна. Тэгээд хүүхдүүдтэй хэдүүлээ нэлээд цаг гаргая. Хүүхдүүдийнхээ хүмүүжил анхаарцгаая. Ямар хүнтэй нэлээд хаагуур явж гин. Жохон нээлттэй ярилц. Тэгээд та ээж аав нартайгаа ч гэсэн нэлээд нээлттэй ярилц болохгүй юм юу байна? Ярилцаж асуу. Эргэн тойрон чинь дээрлэхэл, дарамт, шахалт юу байна? Тэдрийг сайн одоо нийгмийн ажилтан багш нар эцэгтэйгээ сайн ярилц. Тэгээс нийгмийн ажилтнууд багш нар бас энэ тал дээр нэлээд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай гэдэг нь бол ерөнхийдөө харагдж байна. За тэгээ бүгдээрээ эртээ бүтгүүлээд лайк дараарай. Тэгээд дараа имчлэрээ уулзлаа. Түр баяртай guys.